Та нар энэ дэлгэцэн дээр яг одоо юу харж байна? За би та нарт бодох 5 секундын хугацаа. 1 2 3 4 5. Энэ дэлгэцэн дээр юу харагдаж байгаа вэ гэхээр мөнгө ургадаг мод. Ердөөсөө энэ YouTube цугийг хийсэн хүн нь YouTube-ийн үзэлтээр авч байгаа тэр мөнгөө банк руугаа татаж явахаас өөр юу ч хийдэггүй. Энэ YouTube цуг бол хиймэл оюухан буюу artificial intelligence-ээр хийгдсэн YouTube цуг. Тэгэхээр хиймэл оюухан хүний өмнөөс ямар бичлэг хийх вэ? Тэр санааг гаргана. Хиймэл оюухан хүний өмнөөс YouTube цуг дээр нь бичлэгийг нь хийгээд тавина. За тэгээд хиймэл оюуханы ажлын үр дүнг та нар яг одоо харж байна. 2024 оноос эхэлж контент хийсэн хиймэл оюуханаар хийгдсэн YouTube цуг ердөөсөө нэг жилийн дотор 299 сая үзэлт авсан байна. Одоо хэдүүлээ нэг сонирхолтой calculation хийж үзье. За YouTube чиний бичлэгийг 1000 хүн үзэх тутамд ямар улсаас үзэж байгаагаас нь шалтгаалаад янз бүрээр мөнгө өгдөг. За ерөнхийдөө Их Британи буюу Англи улсаас чиний бичлэгийг 1000 хүн үзлээ гэж бодоход миний бодлоор 5 Америк доллар өгөх байх. За тэгэхээр 299 саяыг хуваадаг нь 1000. 299 мянга. Тэгээд одоо хэдүүд энэ 299 мянгаыг 5-аар үржүүлээд үзье. 1,495,000 Америк долларыг ашиг олсон байна. Нэг жилийн дотор. Ер нь ойролцоогоор бол. Яагаад би энэ YouTube цугийг хүмүүс Их Британаас, Америкаас үздэг гэж хэлж байгаа вэ гэхээр хийж байгаа бүх бичлэгүүд нь англи хэл дээр байгаа. Энэ YouTube цуг ердөөсөө л YouTube-ийн short бичлэгнүүд хийдэг. Өөр юу ч биш. Энийг харж байна уу? Дандаа YouTube-ийн short бичлэгнүүд, дандаа хиймэл оюуханаар хийгдсэн YouTube-ийн short бичлэгнүүд. Тэгэд энэ YouTube цугийг нээсэн хүн нь зөвхөн тэр YouTube-ийн monetization-аас өгч байгаа мөнгөө л банк руугаа татчихав. Өөр юу ч хийхгүй. За би та нарт энэний нууцыг өнөөдөр энэ удаагийнхаа контентоор задлана. Яаж хиймэл оюуханаар ерөөхдөө YouTube цуг нээх нууцыг бол би олдсон. За энэ YouTube цуг юун дээр хийгдсэн бэ гэхээр N8N гэдэг энэ вебсайт дээр хийгдсэн байгаа. Энэ N8N-ийг ерөөхдөө сүүлийн үед маш олон хүмүүс ашигладаг болсон. Айгүй хүчтэй тренд болж байгаа вебсайт. Хүмүүс энэ вебсайтыг зөвхөн бүрэн автомат YouTube цуг нээхээс гадна одоо drop shipping, вебсайт, Shopify, онлайн дэлгүүр, e-commerce тэгээд ерөнхийдөө бол маш олон интернетээр мөнгө олох зүйлүүд дээр энэ вебсайтыг ашиглаж байгаа. Энэ вебсайт яадаг вэ гэхээр ердөөсөө л чиний төлөвлөгөөг чинь бүрэн автоматчлагдсан систем болгож хувиргадаг байхгүй. За энэ вебсайтыг ашиглаад би өөрийнхөө YouTube цугийг бол аль хэдийн хийгээд эхэлснийг та бүхэн чинь сарж байна. Энэ вебсайтанд элсэж орсны дараагаар эхний 14 өдрийн хугацаанд ирэхэд бол үн төлбөргүй байдаг. Ер нь 14 өдөр та нар энэ вебсайтыг туршиж үзээд тэгээд хэрвээ мөнгө олж чадах юм бол үргэлжлүүлээд ашиглаад явж болно. Хэрвээ энэ вебсайт чамд хэрэггүй гэж үзэх юм бол 14 өдрийн хугацаанд дууссаны дараагаар зүгээр хаачч болно аккаунтаа. За тэгээ би яг энэ юу хийгээд сууж байгаа вэ гэхээр за би энэ ерөөхдөө өөрийнхөө бүрэн автомат системийг үүсгэж байгаа. Бүрэн автомат YouTube цугаа ерөөхдөө хийгээд эхэлсэн байгааг та бүхэн чинь сарж байна. За энэ систем яаж ажиллах вэ гэхээр одоо Reddit гэдэг нэг social media платформ байдаг. За Reddit дээр ямар одоо сэдвүүд тренд болж байгааг эхлээд шүүн миний систем.
За тэгээд тэр тренд болж байгаа сэдвүүдийг нь ерөөхдөө бол түүж аваад ChatGPT энэ ChatGPT-гээ тийм л оюуханы ухаанаар төлөвлөгөө гаргуулна. Ямар сэдвээр нь контент хийвэл ерөөхдөө илүү олон хүн үзэх магадлалтайг энэ ChatGPT гэдэг энэ хиймэл оюухаа анализ хийн. За тэгээд анализ хийгээд тэр сэдвээр бичлэг хийх юм бол маш олон хүмүүс үзэх магадлал нь өндөр юм байна. За тэгээд төлөвлөгөө гарлаа. Тэгсний дараагаар яах вэ гэхээр миний YouTube сувг дээр шууд тэр бичлэгээ хийгээд тавина. Ойлгосноо. Миний зүгээс өдөөсөө хийх юм бол юу ч байхгүй. Би яах вэ гэхээр яг энэ YouTube сувгийг үүсгэсэн гартай яг адилхан өдөөсөө YouTube-ийн үзэгдээр авч байгаа мөнгө бол банк руугаа татчих явна. Өөр би бол юу ч хийхгүй. Тэгээд хамгийн гол нь байна штэ. Энэ нөхөртэй харьцуулахад над бүр нэг амар том зэвсэг байгаа. Мөнгө олох тал дээр. Миний зэвсэг юу вэ гэхээр сүүлийн үед би PigNFT-гээ та бүхэнд танилцуулсан байгаа бот PigNFT-гээд одоо вебсайтыг PigNFT дээр бол одоогийн байдлаар 200 Америк доллар өдөр болгон би олж байна. Ерөнхийдөө бол хүн өрөх тусмаа маш хэмжээний мөнгө олно тэр вебсайтн дээр. За тэгэхээр одоогийн байдлаар ердөөсөө нэг 70 хэдэн хүн миний урилгаар PigNFT руу ороод худалдаа авалт хийхэд 1700 Америк доллар ашиг олсон байна. Тэгэхээр ерөнхийдөө ийм олон subscribe-тай хиймэл оюухан нэрээс YouTube сувгийг би үүсгээд дараа нь ердөөсөө ганцхан бичлэгэн дээр PigNFT-гээд хальт дурдах юм бол миний урилгаар PigNFT руу баг нэг өдрийн дотор 1000 хүн орох байх. За тэгээд би PigNFT дээр ердөөсөө 70 хүн худалдаа авалт хийхэд 1700 Америк доллар олж байгаа юм чинь 10,000 хүн худалдаа авалт хийх юм бол хичнээн Америк доллар болох юм. Тэр тухай өөрсдөө бодоод үзээрэй. Тэгэхээр надад бол бүр илүү мөнгө олох аимшигтай зэвсэг байна. За ингээд ирэхэд бол хиймэл оюухан та бүхэн ямар амар хөгжиж байгааг бол та бүхэн чинь сарж байна. Одоо энэ гарын хийсэн бичлэгүүдээс нэгийг нь үзье. This laundryman returned some clothes to a woman and some notes. I found this $10 inside one of the pants. She smiled, then handed him $5 in return. A few days later, her husband walked in, frustrated. "Where's the suit I wore yesterday?" "I gave it to the laundryman," she replied casually. "You what?" "I left $2,000 in that suit." "Relax, if he sees it, he'll return it. He brought back $10 just last week." "Honey, that's $10. We're talking about Зүгээр л савнгийн дөр. Юу энэ бичлэгэн дээр юу гарч байгаа вэ гэхээр нөгөө угаалгын газрын нэг хүн одоо угаалгаар өгсөн хувцсан дотор нь $5 байхаар нь эргүүлээд өгсөн юм байна. $10 байхаар нь эргүүлээд өгсөн юм байна. Тэгсэн чинь энэ эмэгтэй баярлалаа гэд тэр $10-ийнхоо $5-ыг нь эргүүлээд өгсөн юм байна. Тэгсэн чинь өхөр нь ууртай хурж ирээд чи миний хувцснуудыг хаашаа хийсэн юм бэ? Дотор нь би $2000 хийсэн байсан ш даа гэсэн чинь зүгээрээ би угаалганд өгсөн угаалгын газрын хүн нь бол маш үн чадвар хүн байдаг. Тэр чиний мөнгө чи эргүүлээд аваад ирнэ. Ийм шокийн савнгийн дөөр шиг бичлэгнүүд хийгээд тэгсэн чи энэ хөгийн бичлэгийг нь болохоор энэ за хөгийн гэж хэлээч яах вэ? Ерөнхийдөө бол тэгээд энэ бичлэгийг нь болохоор 6200 хүн лайк дарцсан байгаа байхгүй. Хэдэн 100,000 хүн үзээд 6200 хүн лайк дарцсан байгаа байхгүй. Тэгэхээр хиймэл оюухан ямар сэдвээр яаж бичлэг хийвэл илүү өндөрт хандлт авахыг хинээс сайн мэддэг гэдгийг бол та нар чинь сарж байна. Ингээд ирэхэд бодоод авах юм бол айгүй харанхуй ирээдүй харагдаж байгаа надад. Ямар ирээдүй вэ гэхээр одоо хиймэл оюухан хүмүүсийг ажлын байрнаас зайлуулад улгайл хэдийн эхэлсэн байгаа. Одоо хиймэл оюуханаар хүмүүс ийм контент хийдэг болчихж байна гэдэг чинь нөгөө видео эдит хийдэг хүмүүс одоо ажлын байргүй болж байна гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? Хин ч ямар ч видео эдит хийх чадваргүй, ямар ч видео эдит хийх мэдлэггүй байсан ч гэсэн ердөөсөө ChatGPT-г ашиглаад ийм бичлэг хийж боломжтой байхгүй юу? Тийм байхад хин ч одоо видео эдит хийдэг хүнд мөнгө төлж үйлчлүүлэхгүй. Тэгээд одоо ерөнхийдөө бол хүмүүсийн ажлын байрныг хиймэл оюухан гэдэг зүйл булааж эхэлсэн байгааг бол та нар энэ чинь сарж байна.
Ирээдүйд энэ бол улам хүчээ авна. Хиймэл оюухан бол улам хүчээ авна. Илүү олон хүмүүс ажилгүй болно. Мэдээж одоо үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс бол одоо өндөр хөгжилтэй улсууд бол ажлын байргүй болоод эхэлж байгаа. Үйлдвэр дээр хүмүүсийг бол робот орлож байна. Тэгээд ерөөхдөө одоо ингээд та нар ингээд бодоод үзэх юм бол хиймэл оюуханыг захирч чадсан нь ирээдүйд баян болно. Хиймэл оюухан захирагдсан нь ирээдүйд үгээгүй хоосон болно гэдэг бол энэ чинь мачтод харж болно. Хиймэл оюуханыг яаж захирах вэ гэхээр та нарт нэг жишээг заагаад өгчлээ. Хиймэл оюуханыг ирэхэд ашиглаад та нар YouTube цугныг нээж болно. Хиймэл оюуханыг ашиглаад та нар dropshipping, Shopify, онлайн дэдгүүр нээж болно. Хиймэл оюуханыг ашиглаж чадсан, захирах биш, ашиглаж чадсан нь ерөнхийдөө ирээдүйд хамгийн өндөр орлого болно. Хиймэл оюуханыг тоохгүй орхисон нь ажлын байргүй болно. Ийм ирээдүй бол харагдаж байгаа. A janitor had just finished. За тэгээд ерөнхийдөө одоогийн байдлаар бол би энэ вебсайтыг улам сайн судална. N8N гэдэг вебсайтыг бол улам сайн судална. За тэгээд ерөнхийдөө та бүхэнд энэ тал дээр апдейт хүргэнэ. Дараагийн 3 дахь өдөр. Тэгээд хэрвээ энэ бичлэгэн дээр ярьж байгаа зүйлүүдийг сонирхож байгаа бол комент хэсэгтээ сэтгэлдээ бичээрэй. За тэгээд дараагийн контент дээр уулзъя. Peace.